За ядам сөрөн. За энэ зураг харахад бол юу харагдаж байна гэхээр за эхлээд хоёлаа дүгнэлттэйгээ ярив. За дүгнэлтэн дээр юу гэж юм гэхээр улаан хоолой тий esophagus гэдэг маань улаан хоолой хэлж байна. За улаан хоолойн дээр болохоор та өрцний эвэрхийтэй юм байна. За өрцний эвэрхий гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр ходоод бол хөвлийн хүндийд байх ёстой өрхтөн, улаан хоолой болохоор цэжний хүндийд байх ёстой өрхтөн. За энэ хоёрын дунд залгаа одоо зааг гэж байгаа. За тэр нь болохоор мөн одоо тэр өрцнийхэн булчингийн доор ингээд байрлаж идэг. Ямар нэгэн шалтгаанаас болоод таны өрцний булчин сулраад өрцний нөхөн томроод за ингээд ходоод дэшигээ цэжний хүнд рүүгээ төрж орж ирж байгааг өрцний эвэрхий гэж хэлээд байгаа. За тэгэхээр энэ өрцний эвэрхийтэй хүмүүсийн хувьд бол ходоодоо буцаж хэвийн байралтанд оруулахгүй бол асуудал нь юун дээр үүсдэг вэ гэхээр ерөнхийдөө улаан хоолой дээр бол асуудлууд үүснэ. Улаан хоолойн дээр шалбархаа үүснэ, бариатын улаан хоолой үүснэ тийм ээ. За тэгэхээр таних болохоор сүүргөө A зэрэг гэдэг маань ерөнхийдөө энэ зурагт харагдаж байгаа нь 13-ын харагдаж байгаа энэ шархлаа үүссэн. За энэ дэшигээ хан дагуудаа ингээд өссөн байдалтай гэмтлүүд өгчихсөн байна тийм ээ. За энэ тоцгогчтой ингээд харахаар энэ ногоон тоцгогчийг шингээж авахгүй байгаа нь бол эрүүл салстна. Энэ авчихсан байгаа нь шингээгээд авсан бол яг гэмтсэн гэсэн. Тэгэхээр таних болохоор энэ зах зээгээрээ бол улаан хоолой доод хонигч булчин бол хэвийн байж хаад яг энэ хонигч булчингийн орчиндөө бол ингээд гэмтсэн байна. За тэгэхээр бол энэ эвэрхийгээ засахын тулд яг үхээр та дасгал хийх ёстой. За манай дээр болохоор энэ сүүргөөг эмгэн ангаа гэдэг онлайн хичээл байгаа. Та тэр группт хичээлд ороод ирвэл энд бол дасгалууд илүүд бүгднийг заасан байдаг. За ходоод бол нэлээх хатангаршилтай юм байна. Таны хатангаршил нь болохоор энэ дээр 2 гэсэн байна. За тэгэхээр одоо энэ ходоод энэ гэд үзэх юм бол ер нь бол ходоод бараг бүхэлдээ хатангаршилсан гэсэн. Тэгэхээр нас бол залуу шүү дээ. Та одоо 50 хэдтэй хүн гэхэд ходоод ингэж их хэмжээгээр хатангаршна гэдэг чинь ходоодоо ерөнхийдөө жоохон их зочроож гэмтэж явсан байна. Одоо гэсэн зочроож байгаа юм байна. За тэр зочроож байгаа нэг том шалтгаан юу вэ гэхээр энэ цэс. Энэ шар ногоо энэ цэс маш өтгөн байна. Тэгэхээр таны цэсний асуудал бол элэг цэсний асуудал байгаа учраас ходоод руу чи ингэж их цэс орж ирж байна. Магадгүй та хагалгаа хийлгээ цэс авах болцсон уу? Эсвэл цэсний чулуутай янз бүрийн асуудал байна уу? Энэ асуудлыг зохицуулах бол энэ ходоодын дотор ийм их хэмжээтэй цэс орж ирж байгаа тохиолдолд ходоод ингэж их хэмжээгээр хатангашаас ураагүй болно. Яг тэгэхээр ходоодыг их гэмтээдэг 3 том хүчин зүйл гэдэг. Нэгдүгээрт нь хеликобактер, хоёрт нь болохоор цэсний сөргөө, гуравт нь болохоор дархлааны эсүүд нь буруу ажиллаад өөрийнхөө эсийг танихгүйгээр устгадаг ийм 3 том өвчин үүсгэх шалтгаан байгаа. Дээр нь таны амьдралын хэв маягаас хамаарсан бусад хүчин зүйлсүүд одоо хооллол, тамхи, арх, нойргуудл, стресс, эмийн хэрэглээ гэх мэтчлэн бусад зүйлсүүд орж ирдэг. За энэ дээр ходоод бол улаалт маш их байна. Маш их. Одоо энэ дээр бол diffuse redness нь 2 гэж тавьсан байна шүү дээ. Тэгэхээр ходоодны улаалт бол их байна. Цэгчилсэн улаалтууд ихтэй гэж байна. За та хеликобактертэй бас байж магадгүй те. Энийг бас нэг үзүүлээрэ ходоодны шүүс булангартай гэсэн байна. Ходоодны шүүс тунгалаг байх хэрэгтэй булангартай байна. Ходоодны салт хавганж хөөсөн байна. Маш их өрөвсөлтэй хавганж хөөсөн. Тэгээд энэ хуниасын нууд нь ингээд томорцсон те. Энд чинь өрөвсөл ихтэй байгаа учраас л юм болж байгаа. За дээр нь ходоодны их бие хэсэг дээр гидсний эдийн солигдол явагдсан байна. За тэгэхээр ходоод бол одоо гидс болж хуурж ийн гэдэг чинь эд эсийн төвшөнд өөрчлөлт явж байна. Одоо ходоодны шарх шалбархаа гэдэг чинь бол ерөнхийдөө гадарга дээр явж байгаа өнгөц гэмтлүүд явж байгаа шүү дээ. Ходоод хатангаршин гидсний эдийн солигдол явагдана гэдэг бол эс эдийн төвшөнд явагдаж байгаа гэмтлийг явж байгаа хэлж байгаа. За тэгээ 12 хурц өрөвсөлтэй гэсэн байна. Цэсний сөөргөтэй гэсэн байна. Тэгээ хавдрын эрсдлийн үнэлгээг үнэлсэн байна. Энэ хавдрын эрсдлийн үнэлгээ бол маш өндөр. Та бол хавдраар өвчлөх эрсдэл бол маш өндөртэй юм бүлэгт хамаарч байна. Энэ тоо 0-аас 8 хүртэл явдаг. 5-аас эхлээл хавдрын эрсдэл өндөр гэж үздэг. Хавдрын эрсдэл ер нь бол хавдар болох эрсдэлтэй бүлэгт орж байгаа. Тэгэхээр та одоо бол ингээд зүгээр нэг дуран хэлэх биш. Энэ ходоодны гидсчээд байгаа хатангаршил их байгаа энэ хэсгүүд дээр эдийн шинжилгээ авах хэрэгтэй. Микроскопоор дурандуулах хэрэгтэй. Эд тасалж авч үзээ. Тэнд хавдрын эс үүссэн байна уу, үүсгэж байна уу гэдгийг онцлуулах хэрэгтэй. Ер нь бол даруйхан шиг л ард хэмжээ авахгүй бол ер нь бол ингээл магадгүй 5 жил, 10 жил, за эсвэл 3 жилийн дараа хавдарлуу шилжих эрсдэл өндөр гэсэн үг. Яг хавдартай гэсэн үг биш. Хавдартай гэж чинь бол шинжилгээний тулд та заавал эдийн шинжилгээ авах болно. Тэгжээж мэднэ. Энэ ерөнхийдөө бол эрсдлийн үнэлгээгээр бол таны хавдар болох эрсдэл маш өндөр гэж гарсан байна шүү.
Тэгэхээр энэ дээр тоомжиргүй хандаж юусоо болохгүй даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол шаардлагатай бол эмийн эмчилгээнүүдэд та хийх хэрэгтэй. За манай төв дээр ирээд нөхөн сэргийн эмчилгээ бол хийлгэж болно. Танд ходоод гэсний асуудлууд байгаад байна тийм ээ. Тэгэхээр одоо та энийгээ шийдэхин тулд ганцаараа байх шаардлагагүй боллоо. Бидэн дээр ирээд зөвлөгөө авч болно. Тэгэхээр бид нэр таны асуумж холбогдох шинжилгээнүүд дээр тулгуурлаад тань сайхан хоолны зөвлөмжийг өгч болж байна. Ходоод гэсний тэр үйл ажиллагааг хэвийн болоодог олон сайхан эрлэг дасгал бусад олон хүнд үр дүн өгсөн ийм аргуудыг бол танд зааж өгч болж байна. За шаардлагатай гэж бодох юм бол бид нар танд байгалийн нөхөн сэргээхийн эмчилгээ хүртэл зөвлөж өгч болж байна. Тэгэхээр ходоод гэз эрүүл байна гэдэг бол үнэхээр сайхан тийм ээ. Таны амьдралын чанар бол дээшлэх болно. Тийм учраас цаг аваад хурж ирээд зөвлөгөө аваарай. За одоо энэ дээр ходоод эрүүл тийм ээ. Сас бүрхүүл ходоод эрүүл байхаас ахуулаад хожим үеийн ходоодны хавдар гэдэг энэ хүртэл ингээд маш одоо удаанаар шилждэг. Тэгэхдээ энэ явц төрөсгөх шалтгаан таны өөрийн амьдралын хэв маяг хоолтоос бол хамаарна. За одоо жишээ нь эрүүл ходоод чинь харагдаж байна те. Ходоод эрүүл байж байгаа. Дараа нь хатан гарч байгаа. За энэ бол нэлээд хатан гарчаад ходоод одоо булчирхай эсүүд нь цөөрчгсөн ийм ходоод бол ингэж харагдана. За одоо гидсний эдийн солигдол гэдэг чинь одоо энд харагдаж байгаа энэ хэсгүүд нь бол гидсчсэн хэсгүүд нь харагдаж байна. Нүдээр бол шууд харагдаж байна. Эдисийн түвшинд бол бас харж болно. Тэгээд энэний дараагийн шатнд болохоор эсийн гажигшил гэж үүсдэг. Тэгээд эрт үеийн хавдар, хожим үеийн хавдар гэдэг үүсэж байгаа. Таних болохоор энд явж байна. Одоо бол тэгвэл энд шилжсэн байж болзошгүй. Энийг бол нүдээр хараад таньдаггүй. Энийг эдийн шинжилгээгээр шинжилдэг учраас би таныг одоо даруйхан дахиж дурандуулахдаа саяны өмнөх хэлсэн эмнэлэгт бол зөвхөн дуранддаг эдийн шинжилгээ авдаггүй юм эмнэлэг байна. Тэгэхээр та томоохон одоо хувийн эмнэлгүүд болон улсын эмнэлгүүдээр очиж эдийн шинжилгээ өгөх үзүүлээ. Ер нь бол хавдар болох эрсдэл өндөр гэж эмчдэг хүн ч гэсэн учраас энийг бол оншоо одоо бүр үнэхээр одоо хавдар үсээд эхэлж гин үгүй гэх мэдэх нь танд одоо цаг алдахаас сэргийлэх юм чухал юм байгаа шүү. За одоо хатан гарчил гэхээр таних өв хоёр гिच гсэн байсан тийм. Тэгэхээр энэ бол нэлээд том хэмжээд ходоод хатан гарчилсан л гэсэн үг шүү. Одоо энэ оймс шиг энэ зүйл чинь болохоор ходоодыг харуулж байгаа. Энэ цэнхрээр дүрслсэн нь болохоор ходоодны хатан гарчсан талбайн тархалтыг харуулж байна. Тэгэхээр таны хувьд бол ходоод ерөнхийдөө бүхэлдээ бараг хатан гарччихсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хоол боловсруулалт бол маш их нууцлаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ дээр ходоодны хатан гарчлалаас болж хавдар үүсэх эрсдлийг нь одоо ерөнхийдөө ингээд үнэлэх юм бол тэгэхээр таних болохоор ходоодны гарахсгтэрч байна. Их бие хэсгтэрч байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ улаан бүс рүү ороод ирчихсэн. За энэ хэсэг чинь бол ерөнхийдөө хавдар болж байгаа шатнд юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо онсон харахгүй болохгүй. Ерөнхийдөө бол хавдрын эрсдэл маш өндөр байна. За тэгэхээр одоо энэ дээр жишээ нь ходоод эрүүл байхаас хавдар хүртэл ингээд шат амжилтлага ингэж явж байгаа. За энэ шат амжилтлага донд одоо таних бол гидсний эдийн солигдол гэдэг ингээд үнэлчээд байгаа шүү дээ. Магадгүй эсийн гажигшил байж магадгүй эсвэл хүнд хэлбэрийн эсийн гажигшил байж магадгүй. Хэрвээ энэ гажигшил байгаа үед нь эмчилгээ хийгээд явбал энэ буцаж эрүүл болж одоо буцах процесстэй. Хэрвээ энэ хүнд хэлбэр рүүгээ ороод ирэх юм бол буцах сум байхгүй тийм. Тэгэхээр энэ бол хавдарлаа ерөнхийдөө орж ийн л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг орчлуулахын тулд эдийн шинжилгээ хийгээд байгаа. За тэгэхээр ерөнхийдөө л даймжирахад 15-аас 25 жил зарцуулдаг гэж үздэг. Тэгэхээр та одоо 72 он гэдэг чинь хэд гэсэн үг 54-тэй байх нь шүү дээ. Тэгэхээр магадгүй 30 хэдэн наснаас эхлүүлээл ходоодоо хэр гэмтэйгэл байсан байх шүү дээ. Тэгээ одоо бол ингээд ерөнхийдөө хүнд хэлбэрийн цэсний сүргүүтэй ингээд асуудал хүндэрсэн байгаа учраас одоо даруйхан шиг л одоо бүрэн онцлогоогоо тавиад тэгээд арга хэмжээ авнаа. За гидсний эдийн солигдол явж байгаа хүмүүс дээр хэрвээ хөнгөн зэрэгтэй байх юм бол 3 жилдээ сайн эмчилгээ хийх юм бол буцах боломжтой байдаг. Хэрвээ гидсний эдийн солигдол дунд зэрэгтэй, хүнд зэрэгтэй байвал эргэж буцаж одоо хэвийн болно гэж бол байхгүй. Гэхдээ эмчилгээгүй гэсэн үг биш. Ерөнхийдөө арга хэмжээ аваад нөхөн сэргийн эмчилгээ хийгээд хоолны дэглэм тууштай барих юм бол тархалтын одоо талбайг хамруулах угаар бариад байж болно. Хавдар руу шилжүүлэхгүйгээр байж болдог. Энэ эсийн гажигч руу оруулахгүй юм байх боломжтой байдаг шүү. Тэгэхээр энэ дээрээ бас та нэг анхаараарай. За манай дээр болохоор нөхөн сэргийн эмчилгээнүүд хийгдэж байгаа. За тэгэхээр за би танихыг нэг мөр яриад дуусгачих. За энэ болохоор ходоодоо дурандуулаад за энэ дээр болохоор тантай адилхан
хатангаршлын өв хоёр зэрэгтэй салст нь хавгансан хотоодны шүүс булангартай цэгчилсэн улаалтуудтай тархмал улаалттай сөөргөтэй гэсэн ер нь бол тэгээд 12 хорог гэж зүрхсэлтэй гэсэн тантай маш ойролцоо унштай ийм хүн ирсэн. За энэ нэгч маань байна. За энэ нэгчийн хувьд бол нөхөн сэргийг эмчилгээ хийлгээд давтан дурандуулаад хурж ирсэн. За энэ дээр бол юу байсан гарсан гэхээр хатангаршил нь одоо өв хоёр зэрэгтэй байсан. Бол C3 буюу одоо хөнгөн зэрэг рүүгээ ороод ирсэн. За юу сөөргөө нь 2 дугаар зэрэг байсан бол 1 дугаар зэрэг рүүгээ ороод буугаад ирсэн. Гэт ийм одоо сайн үр дүнгууд гарсан. Хамтран эрсдэл нь 4 байсан 3-аа ороод ирсэн ба. За тэгэхээр ерөнхийдөө бол ингэж бас тодорхой хэмжээгээр сайжрал бол гардаг. Гэхдээ тууштай эмчилгээ хийх шаардлага гардаг. Тэгэхээр хатангаршлын эсрэг манай дээр нөхөн сэргийх юм эмчилгээний багц байдаг байгаа шүү. За энийг бол хэрэгжилж болно.